За hi guys, энэ удаагийн бичлэгээр Солонгосын дотоод нислэгүүд ямар хүнтэй байд юм бэ гэдэг мэдээлэл хүрэхэд бол бэлэн болсон байна. За ингээд бичлэг орохын өмнө лайк болон subscribe дарцгаагаарай. За ингээд бичлэг орцгоё. За хамгийн ихний сонгож авсан газар бол Чежүү. Бид нэр Солонгосоос Чежүүгийн оронд хоёр талын нислэг бол сонирхож үзнэ гэсэн. За эндээс харахад та үнүүд нь аюул хямдхан харагдаж байгаа те 400,000 төгрөг хүрэхгүй. За гэхдээ энэ нислэгүүд маань болохоор дотоод нислэг учраас ер нь дандаа жижиг компаниуд явдаг, жижиг онгоц хөөрдөг гэсэн. За үүнээс хамаарат ачаа нь бол багасчдаг гэсэн. За хэдүүлээ энийг чинь нэгийг сонгоод жишээ болгоод би та бүхэнд харуулъя. За ингээд жишээ болгоод харуулхад ер нь бол чиндам нь 23 кг-ын чиндам байх ер нь магадлал маш бага гэсэн. За ингээд дараад орох юм бол Сөүлээс Чежүүгийн чиглэлд хоёр талын нислэг. За тэгээд явахдаа бол энэ Парата Air гэдэг онгоцоор яваад эрэхтэй Чежүү Air гэдэг онгоцоор бол ирэх нь. За Парата Air гэдэг онгоц маань явахдаа бол бүр юу юм бэ? Та бүр чиндамтай явна. Гэхдээ чиндам нь бүр 15 кг л чиндамтай явах юм. За эрэхтэй бас 15 кг-ын чиндамтай бол ирэх нь тий. За тэгээд ийшээ гүйлгээд мөнгөний ихсгийг гисэн ч гэсэн за Чежүү Air-ийн нислэгээр буцаж явахдаа бол бид нэр ингээд том чиндамтай бол явж чадах юм байна. За явж байгаа онгоц маань бол угаасаа л 10 кг-ын чиндам л авч явах юм байна. Тэрнээс илүү чиндам бол авч явахгүй гэж заасан байна гэсэн. За тэгэхээр бид нар эндээс юу гэж ойлгож болох юм бэ гэх юм бол ерөөсөө л явж байгаа бол хэрвээ та том чиндамтай явж байгаа бол зүгээр л хамгийн том компаниудын сонгох хэрэгтэй. Чежүү Air, Asiana Airlines хоёр л ер нь бол том чиндамтай бол орон нутгийн нислэгүүдийг бол үйлдэнэ гэсэн. За тэгэхээр хэдүүлээ доошоо гүйлгээд ерөөсөө шууд Korea Air-ыг олж очих хэрэгтэй. За Korea Air бол 445,000 төгрөг 100 төгрөгийн үнэтэй бол байгаа юм байна. За гэхдээ энэ маань зөвхөн буцаад нислэгээс шалтгаалаад үн нь бол өөрчлөгдчихдөг. За яг заримдаа өөрчлөгдөхгүй тохиолддог. За энэ удаа бол ер нь бол өөрчлөгдөж байгааг харж байгаа. 552,000 төгрөг 700 болчлоо хоёр талын нислэг маань. За ингээд дараад орох юм бол 20 кг-ын чиндамтай байгааг харж байгаа бах тий. За тэгэхээр бас бүр том чиндамтай бол нисэхгүй гэсэн. Ерөнхийдөө яг дундаж 20 кг-ын чиндамтай бол нисэж бол болох нэ. Korea Air явж байгаа үед. За Asiana Airlines бас яг адилхан байгаа гэдэгт бол итгэлтэй байна. Угаасаа том компаниуд нь арай том онгоцоор илүү өндөр стандарттай явдаг учраас юм том чиндамуудыг бол авч нисдэг гэсэн үг шүү. За тэгээд Сөүлээс Чежүүгийн чиглэлд бид нар бол хоёр талдаа 20 кг-ын чиндамтай 552,700 төгрөгийн үнэтэй бол хоёр талын тикет бол худалдаж авч болох нь гэсэн. За хэрвээ бас нэг ийм арга байж болно. Мэдээж маш олон одоо солонгосчууд маань та нар хүүхдүүдээс тэр өөрсдөө ч юм уу эсвэл таны хамаатан садан угаасаа солонгост ажиллаж амьдарч байгаа л байж таараа ер нь Монгол хүн болгоных тийм байдаг. За тэгэхээр тэр хүн чинь ялангуяа Сөүлд нь байдаг бол Сөүлийг очиж үзчихэд Чежүү нисгтээ тэр хүн дээрээ чиндам үлдээч болно гэсэн үг. Тэгээд та өөрөө жижиг цүнхэндээ ч юм уу ойр зургийн юмнуудаа хийгээд Чежүү сайн хямдхан дээр 400,000 төгрөг хүрэхгүй байгаа нислэгүүдээр чиндамаа тэр айлдаа үлдээгээл Чежүү явчихсан. За ийм арга хэрэгжилж болно. За үгүй тийм одоо айл мэл байхгүй гэвэл та энэ 20 кг-ийн бол ингээл чиндамтай явнаа гэсэн үг. За эсвэл бусад энэ Korea Air-ийн нислэг, Asiana Air-ийн нислэгүүдийг хайжгаад 23 кг-ийн чиндамтай нислэг байна уу хайх хэрэгтэй. Гэхдээ ер нь бол бага зэрэг ховорхон байна. Олдсон ч гэсэн ер нь бол үнэтэй байна шүү. Яагаад гэвэл энэ маань уус дотроо нисэж байгаа учраас ер нь бол 23 кг-ийн чиндамтай явах нь жоохон тийм ховор байгаад байдаг. Явдаггүй бол биш, явна. Гэхдээ ховор байдаг гэсэн үг. За ийм байна. За дараагийн санал болгож байгаа газар бол Бусаа. За бас л ялгаагүй энэ одоо хямдхан 200,000 хүрэхгүй байгаа энэ нислэгүүд ч юм бол ерөөсөө нэг дандаа жижигхэн чиндамтай ниснэ л гэж та ерөөсөө ойлгох хэрэгтэй. Яг та мэдээж бас байж магадгүй гэд хэрвээ ороод сонирхоод үзэхэд бол буруудах юм байхгүй. Гэхдээ ер нь бол дандаа 20 кг-ын чиндамтай нисэ шүү. Тэгэхээр би бол энэ удаа шууд Korea Air-ыг сонгож авчихсан гэсэн. Korea Air-ийн хамгийн хямдхныг сонгоод за ороод ирэнгүүт ингээд Korea Air-ийн буцах нислэгүүдийн үнэ нь бол өөрчлөгдөж байгааг та анзаарч байгаа те 506,000 горчлоо бид нэрийг явах нислэгээ сонгох үед бол 300,000 төгрөг байсан. За энэ дундаас харж байгаад бас хамгийн хямдхан болох за Korea Air-ийн нислэгийг сонгочноо гэсэн. За ингэнгүүт 20 кг-ын чиндамтай байгаа харж байгаа те. За тэгэхээр бид нэр Сөүлээс Бусааны чиглэлд хоёр талдаа нисгэд бол 20 кг-ын чиндамтай явлаа гэж бодоход 506,700 төгрөгийг бол төлөх нэ. За ийм байна. За хэрвээ бас яг адилхан нөгөө үлдэх айлгаа бол үлдээчээд Бусааныг очиж жижигхэн цүнхтэйг очиж үзчихэд бусаж ирэнгүүтээ Сөүлээс чиндамаа чирээд бол Монгол руу ирчих болно гэсэн. За сонирхолтой үүднээс яг би та бүхэн дахиад энийг ингэж харуулад өгье. За 15 кг-тай байгааг анзаарч байгаа те.
чиндам нь бол жижигэн болчдгоо гэсэн. За 25 кг-ийн чиндам бол энд байна. За 25 болчихмор 319,900 төгрөгийн үнэтэй бол болох юм биш үү. За өмнөхөөс Кореерээс хямдхан байгааг бол анзаарч байгаа бох тий. Тэгэхээр бас ингэж дотор нь ороод ингээд хоёр тийш нь гүйлгээд юу н харчхад бол гимгүй юм байна. За тэгээд та бүхэн эндээс суралцаад ороод ингээд бас ингээд сонирхоод үзээрэй. Гэхдээ ер нь хөвчлэн бол энэ бол бас нэг аз таарчлал би бол өвдөө бодож байна. Тэрнээс ер нь бол дандаа нэг 15 жижиг чиндамтай байгаад байдаг. За энэ юг Air Busan гэдэг яг Пусаны бол юу юм бэ? Онгоцны компани юм байна. За тэгэхээр эдгээр бол 25 кг-ийн чиндамтай бол нисдэм биш үү? Лого нь юм байх нь. Тэгэхээр та Сөүлээс Бусан руу нисэхдээ хоёр тал нь ер нь бол энэ компанийн нислэгүүдийг бол ороод ингээд доторхын сонирхоод үзэх юм бол энэ дотор 25 кг-ийн том чиндамтай бол хямдхан нисэх бол боломж бол байдаг бах нэ. За ингээд энэ удаагийн бичлэг маань дуусж гин. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Лайк болон subscribe дарцгаагаарай. За бай.